Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээр тусгай хэв хэрэглэхгүй гэртээ байгаа саванд хийж болдог чацарган, сүйтэй, цэлцэгнүүр зааж өгье. Маш энгийн айлын гал тогоонд байдаг орцууд. Желатина тус тусад нь багахан усанд дэвтэнэ. Ингэвэл хайлуулахад бөгнөрөхгүй. Чацарганы өтгөн шүүсэндээ дэвтээсэн желатин багахан сахараа хийгээд зөвхөн бүлээн болтол нь халаана. Буцалгаж болохгүй. Желатина тасралтгүй бүрэн устал нь утганаа. Саванд хийж таглаад хөргөгчөнд царцтал нь байлганаа. Сүүгээ зөвхөн бүлээн болтол халаана. Эхний үе чацарган бүрэн царцсны дараа сүүгээ хөргөж байгаад болгоомжтой хийнэ. Сүүгээ хийгээд хөргөгчөнд 1-2 цаг бүрэн бэхжүүлнэ. Ингээд ямар ч саванд хийж болох зөөлөн амттай чацарган сүйтэй цэлцэгнүүр маань бэлэн боллоо.